Тэ хамгийн том эрхлүүлэлт байлаа ёо баярлалаа Руби. Хай. За өөрийгөө эрхлүүлдэг бичлэг 2 сарын дараа эргэж ирж гинүү баг. Тэгээд сониноос би үсээ шулуун болгосон. Бараг 3 жил буржиг хэмтэй явцсан. Тэгээд үснээсээ жоохон уйдаад тэгээд би үсээ богинохон болохыг хүсдэггүй болохоор тэгээ ганц өөртөлж болох боломжтой нь ер нь шулуун болох байсан. Тэгээ бас бодуулмааргүй байна. Тэгээ үсээ шулуун болгосон. Нийт ингээ 9 дэх химээ хилэглээ. Дунд нь яг нэг уйдаад шулуун болгосноо. За үгүй мэнэ буржгар байх юм ингээ буцаа буржгар химэлгээд ямар ч үс маань болоод байгаа ирүүл байна. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр Солонгосоос авсан юмнуудаа харуулна. Нөгөө харуулж амжаагүй юмнуудаа харуулна. Би Шанхай авчаад ирсэн. Тэгээ Шанхайд байхдаа авсан юмнуудаа харуулна. Гоёл чимэглэл өнөртэй ус хувцснууд. Тэгээ төгсгөлд нэрээ би өөрийгөө яг үнэхээр хамгийн үнэтэй өөрийгөө эрхлүүлсэн тэр тухайгаа ярина. Би амар догтлж байна нэрээ. За энд байгаа юмнуудаас эхэлчихье. Гоёл чимэглэлээсээ. Энэ миний гоёл чимэглэлийн харьцаг аялалдаас авч явдаг. Би Солонгос авахаас өмнө өөртөө нэг айгүй чухал 2 гоёл чимэглэл авсан. Айгүй утга учиртай. Миний одоо эмэг бүгд зөвлөлт айгүй утга учиртай байхад би айгүй дуртай байдаг. Тэгээд өөртөө нэг ийм 7 хүртний ийм зөвлөлт авсан. Хүзүүний зөвлөлт. Чакра гэж байдаг шүү дээ. Одоо титэм хүрд, мэлмийн хүрд, хоолой хүрд энтергээл байдаг шүү дээ. Яг тэр чакра болгоныг одоо ингэж төлөөлсөн гэх юм уу 7 хүрдний дарааллын дагуу хүрд тус бүрд ээлтэй энергийг нь цэнэглэх хүчтэй чулуунуудыг шигтгэн уралсан. 7 хүрд энерги тэнцвэртэй байх, зөв давтамжтай байх таны энергийн төвүүдийн зохицлыг сайжруулахад тусалдаг гэж шүү. Тэгээд би бас Evil Eye гэдэг нэг юм бөгөж авсан. Энэ болохоор юу байхгүй юу? Ер нь бол хар хил амнаас хамгаална. Альва төрлийн хор хөнөөл сөрөг эрчмээс хүчтэй хамгаалалт гэж үздэг. Энэ нь ухамсаргүй болон яг ийм санаатаагаар орж ирсэн хор хөнөөлтэй бодлуудыг хазаалгах, чичиргээг сааруулж илгээсэн бүх хүмүүст буцааж илгээдэг гинэ. Над руу явуулсан тэр юмыг нь буцааж илгээдэг гэж байна. Хар хилам, ямар нэгэн хараалж ятгах те, ямар нэгэн үзэн ядалт, муулалт ч юм уу тэр юм болгоныг нь ер нь бол одоо ингээд тал шиг хамгаалж өгөх байхгүй юу? Ер нь өөрийгөө хамгаалахын бөгчтэй болсон. Би Солонгосоос наашаа ирэхдээ Инчоны duty free дээр Пандора байсан. Тэгээ тэндээс би им 2 бөгөж авсан. Би нэг өвөл дип төрлийн одоо хувийн өнгөтэй хүн штэ. Хүүтэн төрлийнх гэсэн үг. Тэгээ надад ийм алтлаг гоёл чимэглэл ер нь зохиохгүй. Тэгээд би им rose gold ийм бөгөж зүүж үтсэн чинь надад айгу хөрх харагдчихсэн зогчжсэн. Тэгээд миний анхны ийм одоо шаргал гэх юм уу? Одоо бөгж болж байгаа. Дандаа одоо ингээ харах юм бол дандаа ингээ мөнгөлөг юмнууд байгаа. Тэгээ энэ хоёрыг болохоор би нийлээд $97 авсан баха. Бас 20 билүү 30% хямдарсан байсан. Би тэгээд Солонгосоос бас Swarovski-гоос бөгөж авсан гэд харуулж ирсэн шүү дээ. Тэгээ энэ бөгж нь болохоор ийм бөгж байхгүй юу? Зүгээр юм шигтгээтэй. Тэгээд зүгээр л нэг юм энгийн бөгж. Би бас юм гялалцсан юм ердөөсөө зүүдгүй. Тэгээ бас ягаад ч юм тийм зүүж үзмээр санагдаад. Тэгээ хамгийн энгийн, хамгийн хөөрхөн нь энэ байсан. Тэгээ энийг авсан. Энийг 120 мянган воноор авсан гэж санагдаж байна. За тэгээд би бас Солонгосын Дүндэмүнд байдаг Итевонд ч үлээ Дүндэмүн хаа Дүндэмүнд байдаг Hyundai Mall-ийн одоо нэг лангуунаас нь нэг юм хөрхөн ийм эмэг авсан. Тэгээд энийг зөвхөр айгүй хөрх харагдсан билээ. Нөгөө юун дээр Акибиторийн оюутан ирэл дээр зүүцсэн байгаа айгүй хөрх харагдчихилээ. За тэгээд ийм дөрвөлжин унждаг эмэг авсан. Тэгээд би ер нь дандаа одоо энэ Пандорагийн бөөрийнхээ эмгээ тэгээд Пандорагийн зүрхтэй эмгийг зүүдэг байхгүй юу. Тэгээ жоохон ээлжин дэшин эмэг авмаар санагдаад тэгээ сая Шанхайд явж байхдаа эмгийг авсан. Аки эднагч би 3 авсан. Энийг болохоор бас нэлээд сайн хямдруулсан. 198 йон мон ч үлээ. Ямар ч нэг 100 мянга орчмоор авсан гэж санагдаж байна. Тэгээ энэ мөнгө эмэг. Тэгээ айгу хөрх харагдсан байлээ. Тэгээ би нөгөө юм diamond хэлбэрийн нүүртэй болохоор надад юм хатгадаг эмэг зохиохгүй. Одоо яг энэ хэсгээрээ нарийнхан гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хэсэгт нь одоо волюм нэмж өгөхөөр юм цагирган ч юм уу юм унждаг эмэг надад миний нүүрний балансыг юм тэнцвэртэй харагдуулж өгдөг. Тэгээ би дандаа унждаг эмэг зүүдэг байгаа. За тэгээд авсан сүүлийн аксессуар гэх юм бол Шанхайд явж байхдаа бас авсан. Нэг юм хөрхөн жижигхэн кофе шоп дотор энэ байсан. Энэ бас 168 ч лүү тэр хавцаа байсан санагдаж байна. Ингээ зүүчгэд айгу гоё яригдсан юм лээ. Гэтэ би нөгөө нэг микрофоноо зүүцсэн байгаа болохоор ингээд зодтолдох гээд байгаа. Гоёл чимэглэлийн хувьд гэвэл ер нь ингээ болцсон юм байна уу. Тэгээ би нэрээ яаж Шанхай явсан бэ? Ямар ажиллаар явсан бэ гэхлээр Акибит 2 нүүдэл боловсролын төвийн тэр одоо сургалтын хөтөлбөртэй танилцах гэж явсан. Англи хятад хэлний мэдлэгээ ахиулангаа аялах ийм хөтөлбөр байгаа юм байна. Англи хятад хэлний гадаад багш нартай хичээлүүд орно. Хүүхдийн сэтгэл зүйчийн тусгай сургалт орно. Тэгээ өдөр тутмын амьдралын жишээн дээр яг боддоор суралцах боломжтой. Тэгээ аяллаа хөтөлбөрт нь болохоор Disneyland,
усан парк, амтны үрэлэн. Тэгээ ерөн Шанхай хотыг юм тайрсан аяллууд багтаж байгаа. Аялалд багтах зүйлс нь болохоор 4 одтой зочид буудал, өдрийн 3 хоол, мэрэгжлийн хөтөж зохион байгуулагчийн баг. Хугацааны хувьд гэвэл 6 сарын 23-наас 7 сарын 15-ны хүртэл буюу 23 хоног, төлбөрийн хувьд $2,500 буюу 8,650,000 төгрөг гэж байгаа юм байна. Тэгээ яг одоо 5 сарын 14-ний хүртэл нэмэлт илсэлт авахар болсон байгаа юм байна. Тэгээ одоо хүүхдүүдтэй оруулж болох том хөрөнгө оруулалтын нэг бол ийм гадагшаа явуулсан сургалтын хөтөлбөр байгаа гэж миний хувьд бол дүгнсэн. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ утсаар холбогдож аваарай. За одоо үнэртэй ус харуулчих. Би Солонгост байхдаа ийм 2 үнэртэй ус авсан. Тэгээ авсан гэдгийг харуулсан, задласнаа бол харуулаг байх тий. За эхнийх нь болохоор Tambourine-ийн үнэртэй ус, White Darjeeling гэдэг төрөл нь. Тэгээ үнэр нь болохоор бүр яг л би яг юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Им жоохон чихэрлэг, жимслэг юм шиг байна. Цэцэглэг гэхээсээ илүү. Яг л нэг юм тухтаа үнэр ингээд тэврээд авмаар им дотны гэх юм уу. Нэг ийм төрлийн үнэртэй уснууд байдаг шүү дээ. Ямар тачаангуу үнэр вэ, ямар цэвэрхэн үнэр вэ, ямар тайван үнэр вэ гэдэг ч юм уу те. Тэг яг энэ үнэрийг үнэртэх юм бол би зүгээр л юм тэврээд авмаар үнэр гэх юм уу. Яг юм тухтай. Би яг юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Жоохон модлогч юм шиг ямар ч зүйл айгүй гоё үнэр. Дараа нь болохоор би энэ Maison Margiela-гаас Replica-гийн үнэртэй усыг авсан. Springtime in Park гэдэг үнэртэй ус. Энэ болохоор яг айгүй юм цэцэглэг, чихэрлэг, ийм эрч хүчтэй гэх юм уу. Зөөрлөж хэлэх юм бол нэг одоо ийм бичлэг байдаг шүү дээ. Гадаа нэг охин ингээд чихэв зүгц ингээд бүжиглээд яваад байгаа. Тэр их нас бол яг ийм үнэр үнэрдэг баг. Яг амьдралын аз жаргал ч юм уу тэ мэдгүй. Айгүй гоё цэвэрхэн ийм хөргөн жижигнээс нь авсан. Ер нь бол энэ Репликагийн үнэртэй уснуудыг юу яах юм блэ? Им тогтмол түрхдэг биш. Нэг юм үеүүдэд тааруулж гэх юм уу? Одоо чинь энийг болохоор яг улирал хамаарахгүй, хувц хамаарахгүй байнга түрхэж болоод байгаа байхгүй. Энийг болохоор тэхгүй мөлий. Надад бас энэ Replica-гийн Autumn Vibes гэдэг үнэртэй ус байдаг байхгүй. Тэрийг би томоор нь авсан. Тэгсэн чинь ингээд ердөөс цацагдахгүй байгаа. Яг тэрийг цацдаг өдөр гэж юм тусдаа өдөр байдаг надад. Яг юм мүүдэн таарсан, хувцалтан таарсан гадаад цаг агаар ч юм уу те. Тийм болохоор ер нь им Replica-гийн үнэртэй уснуудыг юм жижигээр нь авч ивэл зүгээр гэж бодсон миний хувьд. За үнэртэй усны хувьд гэвэл ийм байна. За энийг харж байна уу? Би ийм шин нүдний шилний савт болсон. Миний нүдний шилнүүд тэр юунд багтахгүй. Тэгээд ер нь ийм тусдаа савтаа болох юм байна да гэд 18 шил ордог ийм сав. Бүр маш том. Тэгээд одоо ингэж харагдчихээн. Одоо ингээ авсан шилнүүдээ харуулъя. За энэ шилийг болохоор өмнөх бичлэгэн дээр харуулсан шүү дээ. Gentle Monster-ын шил гээд. Тэгээд би Gentle Monster-оос дахиад нэг шил авсан. Энэ жоохон ягаан туяатай ийм шил байгаа. Шилний хайрцаг нь болохоор ийм байна. Эндэрэ Gentle Monster гэж бичсэн. Энийг зүүж үзье. Тэгээ би энийг авах үед штэ энэ жоохон фейлдцэн гэхдээ энийг авах үед би гипстэй байсан байхгүй юу? Гипсэн дээрээ ингээ шил зүүж үзээд авсан чинь ингээд бүх юм ингээ окей болж исэн. Тэгээ гипсээ аваад шил зүүж болдог хугацаан дээр ирээд тэгээ энэ шилийг зүүж үзсэн чинь миний хамран дээр шинэ хацран дээр ингээ тогтоод байгаа. Тэгээ дараа нь Шанхайд явж байхдаа Gentle Monster ороод энэ шилээ янзлуулъя гээд одоо ингээ хэлбэр мэлбэрийн тэгээ жоохон ном ингээ янзлуулаад хацран дээр тогтгоо болох юм болов уу гэж бодсон чинь ердөөсөө тэгээгүй. Яагаад гэхлээр одоо шилний энэ одоо энэ хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсэг айгүй намхан угаасаа ийм загварын шил болохоор хацран дээр нь тогтохгүй байх боломжгүй гэсэн. Тэгэл одоо ингээ хацран дээрээ тогтоогол зүгэндээ. Уг нь айгүй гоё гайз өнгө мөнгөн рам энтер нь одоо хүрээ фрейм за шилний хувьд гэвэл ийм байна. Тэгээ энэ шилний хайрцгийг болохоор стороогоос захиалж авсан. За Солонгост явж байхдаа би бас Diesel-с ийм тэлээ авсан. Энэ тэлээ нь болохоор ер нь бол 2 төрөл байт юм лээ. Одоо энэ загвараас нь энэ хэсэг нь яг юм гов гүлгөр байдаг бол минийх болохоор энэ юм жоохон юм зүлгсэн юм шиг. Тэгээ надад энэ илүү таалагдаад энийг авсан. 200,000 вон, тийм 600,000 орчим төгрөг байсан гэж санагдаж байна. Тэгээ зүүчгээд ер нь гоё харагддаг юм лээ. Тэгээ ядж яхад яг энэ мөнгөлөг яг миний нөгөө хувийн өнгөнд тохирсон. Bad Blood-оос би нэрээ юу авсан ш? Ийм альчуур авсан. Энэ альчуурыг болохоор рил дээрээ харуулсан байгаа. Тэгээ надад өнгө нь айгүй таалагдсан. Бас яг миний хувийн өнгөнд тохирж байгаа хүүтэн төрлийн өнгө байсан. Тэгээ угаасаа Bad Blood хямдралтай байсан. Тэгээ хямдралтай байхад нь би одоо зөндөө юм Bad Blood-оос авсан заяо. Бүр юм шин загварууд нь хүртэл ингээ хямдарсан. Дээрээс нь Монголын Bad Blood-оос бүр илүү их сонголттой, бүр дээр үеийнхэн загваруудаас дөнгөж сайхан гарсан шин загвар хүртэл ингээд 3 4 давхар дэлгүүр мэлгүүр гээд. Тэгснэ айгу баг хүнтэй. Тэгээд би ийм юбг авсан. За энэ юбгийг болохоор бас рил дээрээ харуулсан байгаа. Тэгээ би нийтдээ томдуулаад авсан мөлий. Нэг размер жижиг авах байсан мөлий. Тэгээ өнгөнөөс надад таалагдсан. Бас хувийн өнгөнийхөө дагуу надад ийм одоо том хээ, тод хээ гэх юм уу айгу зогтөг гээд тэгээ надад юу нэг юбг айгу таалагдсан. Гэтэ би авахгүй гэж бодож байгаад тэгээд надад нөгөө худалдагч нь ингээд миний юмнуудыг яасна энийг авах байлаа гэхээр би авахгүй гэж хэлэх гэж байсан авна гэж хэлсэн.
Тэгээд энийг авсан байгаа. Тэгээд авсандаа гэхдээ ер нь харамсаагүй. Айгуу гоё зохицуулж өмсч болох юм бэлээ. Миний стилийг жоохон эвдэж өгсөн гэх юм уу. За тэгээд ер нь bad blood гэлтэхгүй ямар ч юм дараалахгүй харуулаа явчих гэж бодож байна. Солонгостой штэ Glowny гэдэг брэнд идэм бэлээ. Энэ үнэхээр хөөрхөн брэнд байсан. За хамгийн эхлээд болохоор энэ шорт би нэг гэртээ өмсч харуулсан. Надаас бүр маш олон охтууд хаанаас авсан бэ гэж асуусан. Өөр бас нэг 2 3 өнгнүүдээс ахгүй. Ер нь бүх өнгнүүд нь айгүй хөөрхөн байсан. Тэг би бүгдийг нь авмаар байсан. Гэхдээ надад яг зогч байгаа нь юм байсан. Тэгээ одоо бас яг ийм polka dots монголыг үжиглэх юм бол ийм хээ энэ жил маш хүчтэйгээр эргэж ирж байгаа. Гадуурч өмсч болох юм бэлээ. Заавал гэртээ өмснө, заавал гэрийн хувцас гэсэн заалт бол байгаагүй. Бүр so cute. Бүр үнэхээр хөөрхөн байгаа ёстэй. Тэгээ энийг өмсөөд дээгүүр нь сорочгийн цамц өмсөөд тэгээ явахаар айгүй гоё яригдсан бэлээ. Би нэрээ та нарт нэг харуулна гэж бодож байсан юм марцсан ба шүү дээ. Шанхайд явж байхдаа авсан нэг амар хөөрх юм. Энэ занга үнэхээр хөөрхөн байгаа. Тэгснэ энэ дээрээ хөөрх юм. Энэ одоо юу юм бэ гэхдээ би яг ойлгохгүй. Нэг юм царай. Энэ надад бол гэхдээ арга яс шиг юм шиг харагдаад байгаа. Тэгээ би энийг бас сүүлд нөгөө vibes дээр хийсэн reel дээр ингээд зүүсэн сорочгийн цамцан дээр үнэхээр хөөрхөн харагдчихилээ. Тэгээ бас яг нөгөө мөнгөлөг зүйл өвөл deep төрлийн хүмүүсийн материал гэж хэлсэн шүү дээ. Энийг бас нэг юм Шанхай жижигхэн хөөрхөн дэлгүүрээс авсан. Үнэн нь 79 явж чөлөө тэр хавцаа гэсэн санагдаж байна. Тэгээд сорочгийн цамц өмсөөд энийг өмсөөд тэгээд доор нь энэ шортоо өмсөөд тэгээд нөгөө Gentle Monster-ийн одоо энэ шилээ зүгээд явахаар айгүй хөрх харагдаж илээ. Яг ингээд лук бүрдүүлсэн чинь. За энэ Glowny гэдэг брэндээс би бас ийм бра авсан. Тэгээд би ер нь одоо 100 халуунд ердөөс ийм подолк ч юм уу те ийм бие барьсан, бие халахалсан юм нэг өмсдөггүй байхгүй ялангуяа дээгүүрээ ер нь яг ийм левчик шиг юмнууд айгүй их өмсдөг ийм топ гэхээсээ илүү шууд ийм левчик өмсөхөөр бас эвгүй штэ тий. Тийм болохоор нэг ийм даавн энэ бол айгүй хөөрхөн санагдсан. Яг 100 өмсгöd тэнгүүтээ заавал ингээд ангаар нь биш энийг өмснөө дээгүүр нь ийм одоо джинсэн яг ч юм уу өмсвөл айгүй хөөрхөн харагдах байх. Тэгээ бас ийм хар өнгөтэйг бас авсан. Тэгээд доогуур нь би бас ийм хөөрхөн юунууд авсан. Ийм шортон төрсөкнүүд авсан. Материал нь мөр үнэхээр гоё заяа. Би зүгээр юу яаж чадаагүй ингээд харчаад авахгүй чадаагүй. Бүр үнэхээр хөөрхөн байгаа зүтэй. Йоо би тэгэл гэртээ зүгээр энийг өмсөөл ингээл өөрийгөө гой толон хараад амар гоё явах гэдэг байхгүй юу. За ийм HDEX гэдэг ийм спорт хувцсны дэлгүүрээс одоо MAC авсан. Үнийг нь бол мэдэхгүй байна. Би нөгөө ялкийг нь авцсан. Би бас reel дээр өмссөн байгаа. Тэгээ энэ дотоороо бас ингээд ийм одоо давхар гэх юм уу. Тэгэхээр заавал левчтэй өмсөх шаардлагагүй. Тэгээ айгүй ийм сайн материалтай гэх юм уу. Ер нь энэ брэнд надад айгүй таалагдсан. Тэгээ бас л яг миний хувийн өнгөний дагуу заяа. Ийм гүн хөхөнгөтэй тэг цагаан өнгө. Тэгээд бас яг ийм төстэй ийм бас юу авсан. Подолк авсан. Бас яг адилхан нэг брэнд бас хөөрхөн байгаа. Тэгээ би бас ийм юм анзаарсан. Би ийм канттай юмд дуртай юм бэлээ. Дээгүрх цамц ийм канттай байхаар надад гоё зөгтөг. За дараагийн авсан подолк гэх юм бол бас Шанхайд явж байхдаа бас нэг ийм Vision Streetwear гэдэг ийм брэнд юм байна. Яг ийм скейт ундаг хүмүүст зориулсан брэнд гэх юм уу. Яг юу гэж хэлэх юм бол яг одоо скейт байдаг, скейт унахад зориулагдсан пүүзнүүд, өмд подолк ч юм уу те. Тиймэрхүү стилийн хувцснууд байдаг ийм брэнд байсан. Тэгээ энэ айгүй хөөрхөн подолк байсан. Тэгээ энийг би бас өмсөд Instagram дээр бас зураг постлсан. Нэг хөөрхөн юм жоохон tomboy ч юм уу тиймэрхүү стилтэй болгоод байсан. Тэгээ энэ дээр хөөрхөн жижигхэн vision гэж бичсэн. Энэ хоёр хувцас штэ би Хонгдэ билүү тэр гудамжинд золоо битээр одоо ингэ явж агаад тэгээд айгүй хөөрхөн дэлгүүрүүд байсан. Тэгээд тэр дэлгүүрүүд нөгөө нэг юм хувц өмсч болохгүй гэдэг юм policyтэй. Тэгээд энэ хоёр хувцас надад айгүй хөөрхөн харагдаад би ингэ авсан юм аа. Тэгээд дараа нь Airbnb дээр ирээд өмсөд үзсэн чинь надад багтцсан. Тэгтээ үнэхээр хөөрхөн байсан заяа. Одоо энэ цамц байна. Энийг хэдэр авсан бэ? За нэг 20-30 мянган моноор л авсан баг. Ингээ үнэхээр хөөрхөн, эмэгтэйлэг, юм soft, sexy ийм цамц байгаад байгаа байхгүй юу? Тэг би уг нь ингэж бодсон. Одоо энэ ханцуу хэсэг нь, одоо энэ тортой хэсэг нь миний яг эндээс гой доош ингэж унжиж таарах бах та гэсэн чи ер нь яг бүх материал нь ингэ дууссан. Гэтэ яах вэ? Why not? Энийг ер нь өмсөж магадгүй. Тэг яг ингэж өмсөө доогуур нь джинс энэ өмсвөл. Тэг би доогуур нь бас нэг ийм юпг авсан. Тэгсэн чи энэ юпг бол ер нь бол нэлээд материал муутай юм билээ. Тэгээ бас л нэг 20-30 мянган вон байсан баха. Тэгээ угаасан чинь үдээс нь байхгүй болцсон. Тэгээ хоёулангийн өмсгөөр нөгөө өнгөн зөрөө жоохон санаа харагдаадсан. Тэгтээ хамт өмсөө харуулчлаа. За тэгээд бас яг тийм дэлгүүрүүдээр явж байгаад нэг ийм хөрхөн юпг авсан, джинси юпг. Энэ болохоор 49700 вон. Бүр маш мини юпг. Тэгснэ энэ дээр энэ шивцэн юу юм бэ? Шигтэйгээр ингээд нэг юм бичсэн байгаа байхгүй. Би бол уушчтай үнэхээр чадахгүй байна, гарахгүй байна. Энэ G үсэг юм шиг байна. GI. Тэгээ энэ ямар үсэг юм бэ? Oh my gosh. Тэснэ дотроо юм шортгүй. Айгүй юм risky. Тэгээ дотор нь шорт өмсөж байгаа өмсвөл энэ бол гэхдээ sexy юм бэлээ. Бас юм Y2K байгаа. Би бас Glowny-гоос хайдын богинохон джинси юпг авсан. Энэ өнгө нь гоё. Дартал нь бас юм гоё. Гоё нү? Гоё биш нү? Тэгээ нэг юм хоёр адилхан юпгтэй болсон. Нэг загвар юпгтэй. Тэгээ ер нь энэ жил одоо юм denim материал айгүй
одоо модонд орж байгаа. Тэгээд би нэлээд олон джинснүүд авсан. Тэгээд тэр джинснүүдээ одоо ингээ харуулчих. Одоо чинь ингээ 2 джинс юбг авч байгаа. Джинс өмднүүдээ харуулъя. Adidas-аас ийм джинс өмд авсан. Ийм харанхуйтай джинс өмд. Нэлээд baggy. Тэгээд ийм low waist буюу ташаан дээр одоо таардаг ийм доогуур суудалтай өмд. Хажуудаа ийм Adidas ийм 3 канттай, stripesтай ийм хөрхөн джинс байна. Энэ бол гэхдээ өмсөд гоё харагдчихлээ. Надад таалагдчихж байгаа. Доороо ийм юутай. Одоо нэг товч гэх юм уу, юу гэх юм бол нэг ийм одоо төмөр тонногтой Adidas Originals-ийн юм биш үү энэ чинь. Энэ өмдийг бас хэдэр авснаа мэдэхгүй байна уу? Үнийг нь олвол доор биччихье. За дараа нь Bad Blood-аас би дахиад джинс өмд авсан. Энэ болохоор ийм өмд байна. За уртлаасаа ийм. Бас айгүй baggy, нэлээд baggy өмд. За ардаа ингээд артлын карман нь болохоор ийм. Өвдөг нь болохоор нэг ийм. Өмдөн дээр угаасаа нэг ийм эсгүүр байсан юм уу? Одоо ийм тренд болсон юм уу? Энэ Adidas-ийн өмд дээр одоо ийм байгаа даахгүй ингээ 3 юутай. Энэ дээр бас ийм иймэрхүү юмнууд модонд орсон юм шиг байгаа. Тэгээ энэ өмд надад гэхдээ үнэхээр таалагдсан. Ингээ өмсөд үзэхэд бүр үнэхээр гоёсэн. Тэгээд би уг нь эхлээд цайврыг нь авсан. Тэгээ маргааш нь очиод нөгөө размераа солиулах гад өөртөө жоохон томмыг авсан. Тэр размераа жижиг авах гад тэгээ намайг за тэгвэл өөр өнгө байна. Өөр өнгөнийх нь эсэг өмсөд үзчих гээд тэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь надад энэ өнгө нь таалагдаад адилхан загвартай 2 өөр өнгөнөөс авсан. Хоёлоо гоё байгаа юм чинь. Цайвранч гоё. Энэ одоо юм гүн хөхөн ч гэсэн айгүй гоё. За дараа нь Dickies-с бас маш их джинс авсан. Эхлээд хөрхөө эднийг харуулчих л та. Энэ амир хөрхөө. Би одоо буцаад нөгөө жимдээ явж эхэлсэн. Тэгээд Dickies дээр юм шин тамирын өмднүүд ирсэн бэлээ. Би тамирын өмд байдаг гэж өртөөсөө мэдээгүй. Надаас юм сул өмднүүд хаанаас авдаг вэ гэж айгүйх асуугаад байдаг байхгүй юу? Тэгсэн чинь Dickies дээр энэ өмд надад бүр үнэхээр таалагдсан. Өмсгөл нь бүр маш гоё. Тэгснээ амар юм гоё материалтай. Би энэ айгүй гоё сууж өгдөг. Яг өдөд өмсгөд айгүй гоё өмдөлээ. Тэгээд энэ дээрх энэ Dickies-ийн логоноос айгүй хөрхөн байгаа. Тэгээд доошоогоо ийм одоо сувсул, ийм жоггер биш. Энэ өмд бол гэхдээ үнэхээр гоё лээ. Бүр өмсөөл хизээж тайлмаргүй. Би жим дээрээ өмсөх ийм подолк авсан Dickies-ээс. Dickies-ийн подолкнууд гэхдээ айгүй гоё шүү дээ. Айгүй чанартай. Тэгээд өнгө нь айгүй гоё. Тэгээд энэ дээрээ хөрх юм Dickies-ийн логотой. Тэгээд артл нь болохоор ийм. Тэгээ уг нь гоо улаан подолк авмаар л эс. Даанч нөгөө өмсөж үзэхээс залхуу үрээд. За тэгээд одоо энэ том юмыг харуулъя. Энэ жил одоо ийм denim jacket, ийм denim хослууд айгүй тренд болж байгаа. Яг түрүүний нөгөө polka dots гэдэг шиг ийм яг джинсийн хослууд, бүр яг ийм джинсийн хувцас айгүй тренд болж байгаа байхгүй юу? Тэгээ би Dickies-с ийм 2 джинсийн лук бүрдүүлсэн. Эхнийх нь энийг харуулчихъя. Энэ болохоор сая ирсэн шин загвар нь ийм өмд байна. Энэ бүр үнэхээр супер карман дээр ингэ бичсэн. Энэ юу гэсэн чинь нэрээ Supreme Dickies хоёр хамтарч нэг юм коллаб гаргаж ирсэн юм шиг байлээ. Коллабийнх нь лого гэсэн. Гоё гоё. Тэгээ өнгө нь бүр үнэхээр Supreme-тэй айгүй олон өнгөсөн. Тэгээ энэ яг ийм классик джинснийхэн өнгө надад гоёсэн. Тэгэд уртл нь болохоор ингээд бүр яг юм simple. Ямар ч илүү том байхгүй. Энэ өмд тэгээд дээгүүр нь болохоор яг адилхан юм denim jacket. Гэхдээ энэ жакийг би аваагүй Аки авсан. Тэгээ би хүмүүстэй харуулчих ингэж хослуулж өмсөд гоё юм биш үү гэд энэ. Яа тэгтээ жакет нь бас үнэхээр гоё лээ. Энэ лого гэхдээ бүр үнэхээр супер байгаа байхгүй юу. Тэснэ гол нь ингээд цаашаага ингээд бүр ив ингийн. Одоо яг нэг ингэдэж штэ. Эмээ өвөө өмсөжсэн юм джинсийн як байна. Аав ээжээ өмсөжсэн юм пижак байна мэн гэл гаргаж ирдэ штэ. Энэ бол яг ингээл 50 жилийн дараа шүүгэнээсээ гаргаж ирээл хүүдээ охиндоо ачцээдээ өмсөлөхөд бүр үнэхээр супер юм хувцас шиг санагдаад байгаа байхгүй тэгж төсөөлөгдөд. Тэг ингээ хосоор нь өмсгөр аягүй гоё яригдчихлээ. Тэг яг ингэж өмснөө дотор нөгөө нэг сарал брага ч юм уу тэг өмсвөл аягүй гоё лук болох байх. Дараагийн хосол нь болохоор надад энэ өмд ёо өмсч үтсэн ч юм уу амар гоё л шүү дээ өмд. Заглаа харуулчих тий. Өвдөг хэсэг нь ийм. Доошоо гол юм шууд шулуун, сул. Тэг артл нь болохоор ийм. Өмсөж үтсэн чинь одоо нэг юм маш гоё өмсгөлтэй нэг джинснүүд байдаг шүү дээ яг тийм байсан. Бүр үнэхээр гоё өмсгөлтэй. Тэгээд ийм бэлхүүсийг нарийнхан тэгээд ийм таацтай харагдуулт юм билэ. Тэгээд өнгө нь бүр үнэхээр гоё. Энэ джинс бүр тэгээд дээгүүр нь бас яг нөгөө хосоор нь өмсгөөд ийм як бас авсан. Look at the details. Гоё газ нэг юм саарл уусгалттай. Тэгээ энэ якийг гэхдээ бас нөгөө дотогшоо ингэж нугалж өмсөл айгүй зөв харагдах юм билэ. Ийм айгүй юм мөртөө биетэй харагдуулт юм билэ. Oversize зарим юмнууд чинь ингэж шалж байгаа дээд штэ. Энэ болохоор яг ийм бүхэл гоё харагддаг юм билэ. За тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр нөө би нэрээ нөгөө нэг хамгийн том эрхлүүлэлтэд ярина гэсэн штэ. Би сэтгэл зүйчдэр очдог болсон.
Би одоо ингээ ярахаар уйлах гэдэг. Одоо ингээ зарим хүмүүс сэтгэл зүйчдэр явна гэдгийг юу вэ ингээд ичмээр зөөл те ээч очиж сэтгэл зүйчдэр чи баг галзуу хүн юм уу? Сүртэй мэдхүний тиймэрхүү байдлаар хүлээж авдаг хүмүүс байдаг гинэ. Тэгсэн чинь сэтгэл зүйтэйгээ яг хамгийн зөвөр уучраа олж байгаа арга бол сэтгэл зүйчдэр очих арга гинэ. Сэтгэл санаа тавгүй тэгэхээр хүмүүс архиудаг. Тэ хэнийг нэ салснаа өөргөөс дараагийнхаа залууг алдаг ч юм уу. Одоо эвдэрхий хүмүүс, сул дорой хүмүүс нь тэгж сэтгэл зүйтэйгээ уучраа олдог бол яг жихнээсээ мэрүүл байгаа өөртөө хайртай байгаа хүн сэтгэл зүйчдэр очдог гинэ. Тэгээ тэр үгийг унших надад ингээ айгүй нөлөөлсөн бас. Тэгээ сэтгэл зүйчдэр очиод эхний өдөр л бүр маш их айжсэн. Одоо ингээ маргааш 2 дахь удаага явах гэж байгаа. Тэгээ одоо яг нөгөө онш гэх юм уу чим асуудалтай байсан байх штэ гэдэг юмнуудаа сонсно. Тэгээ 7 хоногийн өмнө очсон. Тэгээ энэ 7 хоног миний хувьд бол маш юм догтоостой 7 хоног байсан. Тэгээ хурдан очихсан. Хурдан 3 өдөр болоосаа одоо надаас юу асуух бол одоо би юу хийх бол одоо би юу ярих бол одоо би юу олж мэдэх бол одоо би яаж ойлгох бол гэд надад бол үнэхээр гоё байгаа. Одоо өөртөө хийсэн хамгийн үнэтэй зүйл байлаа нэрээ. Одоо үнтэй гэхээр л мөнгөөр мэдээж хэмжигдэхгүй шүү дээ. Би өөртөө та тэдэн саяар тийм гутлаа, тэдэн саяар тийм камер аваад, тэдэн саяар тийм одоо юу гэдгийг тэгж аялал гэхээс илүү одоо би өөрийгөө эрхлүүлж исэн одоо энэ бүх зүйлүүдээс хамгийн үнэтэй нь нэлээ. Тэгээ би өөрөөрөө айгүй бахархаж байгаа, өөртөө айгүй баярлж байгаа. Ёо чи ингээм амар олон жил ярьсан, айгүй олон жил бодож явсан, айгүй олон жил айж явсан. Тэгээд ашиггүй ингээд нэг очичлаа шүү дээ. Баярлаа, очсонд баярлаа бадмааргаа өөртөө айгүй баярлж байгаа. Одоо хамар нүдэндээ стресстэй тэр нь амьдралд нэг жижиг сажиг стресс болоод яг нөгөө чухал нь би яг энэ 7 хоногийн хугацаанд нэрээ би яг яах гэж сэтгэл зүйчдэр явж байгаагаа ойлгосон. Яг юу хүсэж тэр хүн дээр очиод байгаа гэдгийг надаас тэгж асуусан байхгүй ихний удаа очиход тэг би ингээ хариулж мэдхгүй одоо ингээл юмнуудаа ярьж идэлтэй гаргалгаа нь олдчих байлгүй дээ гэд тэгсэн чи би яг энэ 7 хоногийн хугацаанд бодохтой олсон. Би өөрийгөө хэн бэ гэдгийг мэдмээр байгаа юм билэ. Би өөрийгөө ямар хүн бэ гэдгийг мэдмээр байгаа юм билэ. Өөрийнхөө сайн талыг, муу талыг яг бүгдийг гоё ингэж мэдэж аваад тэгчих юм бол өөртөө эргэлзэхгүй гэсэн үг байхгүй юу? Би өөрийгөө хэн бэ гэдгийг мэдчихэж байгаа юм чам. Би ингэж эргэлзээдсэн байхгүй юу? Би ингээд айгүй юм шүүмжлэгч болцсон, айгүй ууртаа уцаартай болцсноо ингээ анзаараад тэгсэн чи одоо нэг ийм үг байдаг штэ. Амьдрал гэдэг чинь ер нь бол яг толны тусгал. Чи ингээ уурлаад амар стресстэй юм болгон ядаргаатай санагдаад байгаа бол чи өөрөө тийм байх гэсэн үг. Чи толинд хараад уурлаад байна гэсэн үг. Тэнгүүт би ингээд амар ууралж байгаа хүн амьтан руу ингээл стресстэй байгаа. Тэгээ хүн амьтны үйлдэл надад айгүй ядаргаатай санагдаад ингэж байгаагаа би ингээ сүултээ бодоод би өөрөө ядаргаатай хүн болохоор би хүмүүсийн ядаргаатай зан чанаруудыг олж хараад байгаа юм шүү. Би өөрөө юм тэнэг хүн болохоор бусдын тэнэг үйлдэлийг олж хараад байгаа юм шүү гэж би бодсон байхгүй юу. Би өөрөө токсик хүн болохоор бусдын токсик байдлыг таниад байгаа юм шүү. Тэгээс үлдээ би өөрөө ямар хүн бэ гэдэг ингээ мэдхээ болоод бүр ингээд тэгээд өөрийгөө хин бэ гэдгийг мэдмээр байгаа юм билээ би нэрээ. Хүн намайг юу гэж бодох бол гэдэг аюу юм жоо уяатай болцсноо анзаарсан. Одоо би ингээд хэлчүүл намайг ингээ бодчих үү дээ. Одоо би ингээд стрессж байгааг хэлчүүл намайг ингээ бодчих үү дээ. За би одоо ийм стресстерж болох уу болохгүй лүү? Намайг сүртэй ингэж бодох үү дээ. Юу амар сул дорой ингэж бодох үү дээ. Намайг ямар амар хөөрцөн ингэж бодох үү дээ. Намайг ямар амар ууртай ингэж бодох үү дээ. Намайг ямар амар өрөвдмөр ингэж бодох үү дээ гэж сонин тийм бодолтой болсон. Тэнгүүтээ ингээ сүултээ би нэрээ өрөвдмөр юм болов уу? Би нэрээ ууртай юм болов уу? Би нэрээ ингээ хөөрцөн юм болов уу? Би нэрээ сүртэй юм болов уу? Бүр ингээ амар ингээд мэдхгүй бүр ингээ амар ингээ төөрөөдсөн. Тэнгүүд би яг өөрөө хин бэ гэдгийг ингээ мэдчих юм бол хэнийг намайг жихнээсээ өстө хөөрцөн бэ гэж бодсон ч надад хамаагүй болох байхгүй юу. Тэгээд ер нь бол сэтгэл зүйчдэр очиж байгаа тухай ямар өөрчлөлт гарч байгаа тухай тэгээд сурч авсан ойлгож авсан юмнуудаа би яг гоё хилинг бичлэгэн дээрээ гоё бүгдийг амар гоё ярина. Яг өөрийнхөө туршлаган дээр би яах гэж утсан, юугаа засуулмаар исэн. Тэгээд надад ямар өөрчлөлт гарж ийн гэд. Тэгээд яагаад хүмүүсийг сэтгэл зүйчдэр очих хэвээр вэ? Та нарыг сэтгэл зүйчдэр очиосаа гэж бодож гинүү үгүй юу? Тэгээ ер нь айгүй гоё бичлэгээр хүргэе гэж бодож байгаа. Би ингээд хуваалцах надад бүр ангу үнэхээр гоё байгаа. Өстө хамгийн том эрхлүүлэлт байлаа. Ёо баярлалаа руу би. За тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Өөртөө хайртаагаарай. Өөрийгөө эрхлүүлээрэй.